Модон барьцаалтай ажиллагаанд нэмэлт шинжилгээ хийлгэх гэж юу вэ гэж байна. Энэ нэмэлт шинжилгээ гэдэг нь үндсэн анх гэмт хэрэг болсон цагт хохирогч шинжилгээ хийлгдэг. Энэ шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гомдолтой гэж үзжээвэл эсвэл энэ шинжээчийн дүгнэлтийг анх хохирогчийн зүгээс хийлгэхдээ өөрөө мэдэх боломжгүй байсан гэмтэл, бэртэл, эрүүл мэндийн хохирол, сүүлд илэрсэн нөхцөл эсвэл биет байдлаар учирсан хохирол буюу эд хөрөнгөтэй холбоотой хохирол мөн тухайн үедээ мэдлгүйгээр шинжээчийн дүгнэлтэд дурдуулалгүйгээр дүгнэлт гаргацсан тохиолдолд хохирогчийн зүгээс би ийм ажиллагааг дахиж нэмж хийлгэмээр байна. Яагаад гэвэл тэнд байсан эд хөрөнгө хохирсноо мэдээгүй тэр хөрөнгө маань дутсныг энэ этгээд болон ямар нэгэн этгээд миний тэр хөрөнгийг шамшигдуулсан, үргэлдүүлсэн, гээгдүүлсэн, эсвэл хулгайлсан ч гэдэг юм уу энэ нөхцөл байдлыг би мэдээгүй дутуу хэлчихжээ. Тийм учраас нэмж шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулж энэ хохирлоо тогтоолгоё. Эрүүл мэндтэй учирсан хохирлт мөн адилхан анагаах ухааны зүгээс ч үзэхдээ яг гэмт хэрэг болсон үед бол мэдэгдэх боломжгүй сүүлд хожуу үед илэрдэг хүнд гэмтлүүд гэж байдаг. Хүнд болон хөнгөн гэмтлүүд ихэвчлэн хүнд гэмтлүүд бол хожуу үед илэрдэг. Тэр хожуу үед илэрсэн гэмтлээ тухайн хохирогч маань илэрхийлээд би ийм гэмтэл учирсан гэж бодсон чинь энэний хор уршгаар дахиад энэ гэмтэл маань ингэж хүндэрсэн байна. Эсвэл би буруу өөр зүйл зааж агаад хөнгөн гэмтснийг хүнд гээд шинжилгээ хийлгэчихэж гэж магадгүй тухайн этгээд хүсэлт гаргаж болно шүү дээ. Энэ болгон дээр нэмж ажиллагаа явагдахыг л нэмэлт шинжилгээ хийлгэх гэж нэрлээд байгаа юм аа.